хүмүүс маань та нар өөрснөө хэдэн тагтай гэдэг хэдэн тагтай яхаг бол өөрснөө хийдэж болно л доо. Тэгтэг буяа тэр цагаа ашиглаж болж байна. Тэгтээ бас нэг юм бодоорой. Хаач газар одоо нөгөө Монгол даяараа өглөө 9-10 цагаас эхшүүлээд нөгөө тэлээ хичээл нэгтлэнгуудын нөтөхгүй хүртэл хүүхдүүд нь ашиглаад ингээ явчихдээ шүү. Үдээс хойштоо бас арай гайгүй ашиглалт нь бас нөгөө хүүхдүүдээсээ тусдаа ашиглах тийм боломж цаг нь бас тэгж гардаг шүү. Судалгаагаар. Тийм болохоор одоо цааны 1-2 чинь цааны цаг болчихно. Тэгээ 2-3 хүртэл байд юм уу гэдэг ингээ цагаа бол өөртөө тааруулаад ямар ч төдий цагаар нэгтлэнгуудтайгаа ингээд ямар ч ярьчлаа гэдэг юмаа өөртөө сайн бүртгээ хөтлөө явуучвал. Тэгээд дэвтэр болоо ойрхон тавьчих хэрэгтэй шүү. Асуултуудын товчхон тэмдэглээд буяа төрөө хэн нэгнийхээ ярьж байгаа хичээл рүү оронгуудаа сонсоод асуултанд юу гэж хариулж тэмдэглээ явуучвал бас өөрт нь дараагийн асуулт гарахад шууд гацхгүй яриа явчих шүү. Гацхгүй хурдан хариулж илээвэл тэгэл за энэ хүн ямар тохиолдолд юм мэдээлэл өгөх юм байна гэдэг ойлголт нөгөөд сонсож байгаа сууч авчих واخгүй. За тэгвэл өглөө 10 цагаас энэ төр хурлууд нь эхлэхээр тэрийг чагнаж ягаад за ингээд хийгээл яриад ах уу. За ямар ч амраа бол микро таниулаад болчлоо тий амраа. Тэгээ тэр сургалт явуулахдаа тэр биеийн хэлний юмыг сайн ашигла. Сонсогдохгүй байвал одоо нөгөө гараа чагтлан шүү барин шүү сонсогдож яваад ойлгосон бол толгой дохин барна гэд ийм хэлтэй аягүй явах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор зэрэгцэж мик асаачаад орж ирээл ингэ явчихна. Яг Google Meet-ийг л би ашиглаад ирсэн юм л да Zoom хоёрыг нөгөө яриад байгаа хүний микийг өөрөө эндээс хаачдаг шүү өдөрж байгаа хүн тий. Тэгдэг юу нь бол бусад юунд адилхан байд юм байгаа. 2-3 гэж зэрэг ярих юм. Төвчрээд замдаа ингэ арай тийм синхрон биш. Хоёр хүний яриа ингээ мөрөгддөг ч юм уу тий. Тэгээ гацаад ирсэн юм байна. Тэгээд ерөнхийдөө юу хийж байгаа бид нар ч гэсэн видео хурдтай үзэж байгаа. Webex гэсэн үг цаагүй яг нэг өөрөөр хэлбэл шоугдож ирсэн л та. Дүүм Webex-ийг бодоод арай чанарын хувьд бодлоо бодсон. Гэхдээ зөв бол хайр. Бид одоо ямар ч байсан гацаад ирсэн. Би харин зүүмөр явчих юм уу гэж бодоод байна. За аль нь ч Би бас зүүмөр явах юм уу гэж. Аль нь ч болно зүгээр би зүгээр л та нарыг бэлэн байдлаа ч үүсгэх гээл энэ Google руу оруулаад за яаж хийж ийн гэж явчих байгаа байхгүй. Маргааш 12 цагаас 11 цаг 30 минут гээд ийшээ нэг ороод ирэхээр бүгдээрээ холбогдоод 12 цаг гэхэд яг сургалтаа эхэлж байхаар төлөвлөлтийг бүгдээр Facebook-ийн мессенжерээр групп яаж байгаа группээр бичээд тэгээд орж ирэхэд бүгдээр уцаар яриа ямар ч юм одоо тохирсон байгаа юм. 12 цагаас Zoom нэг юм юу вэ? Zoom ч болохоор одоо бид нэр энд ингээд хажууд нийтээ одоо ингээд би энд ингээд сая браузероо шеэрлчгээд хажуудлын таабаа ингээд сонгоод шүү дээ. Тэгэхээр ингээд содтод яваад байсан шүү дээ. Zoom дээр болохоор яг тухайн таабаа шеэрлж байгаа. Өөрийнхөө одоо тэгээд тэрэн дээр ажиллаад өөр бид нэр содоод энэ доороос юм гаргаад үзээд харж байгаа. Яг хоо дахиад юу яадаг байж браузероор шеэрлдэг байж магадгүй яг тэрийг олоод үзэх байна. Тэрийг нэг харуулах бол дүнгийн. Би бас надад жоох болно. Яг дүүмээр Өглөөний хоолны зүүм. Тэгээ өглөө дүүмээр хэлж байна. Тэгээд шүү дээ өглөө зөөмөр ороод зүүм дээр тэр дэлгэц мэлэг тухайн та нөө чирамо ч юм уу шеэрлж яах мафын тэрийн ч нэг ерөөд нэг яриад өгöd. Зүүм чинь наа би ч гэсэн бид бүгдээрээ нэг бас голчлаа. Зүүм ч бас шеэрэд өгччихдэг дэлгэцийн шеэрийг. Тэгэхээр цаад жоох дэлгэцийн шеэрж чадахгүй болчихсон. Тэгээд араас нээж өгөөд цаад өгсөн дэлгэцийн шеэрж явуулдаг. Ерөнхийдөө локнуудууд бол хостой байдаг. Энэ нөгөө санал байна уу гэж асуухаар гарын өргүүлдэг товчж ийн Meet дээр юу нь байдаг үлээ Google Meet дээр. Meet дээр байхгүй нөгөө Zoom дээр Rise гэдээ гар өргөд өгдөг лөө. Маргааш би Zoom-ийн код өгөх үү? Яг руу би нөгөө орхон тоолын нэг
нягтлалтай ганц нягтлалтай холбогдоод сургалт хийх. Тэгээд өөрийнх нь дэлгэцэн дээр хийгээд одоо шууд зүүмээр утаар яриад за наадхан болж тэрнийг даад ингэж басгаад тэгээ явсан байхгүй юу? Тэгэж явах нь зөв юм уу? Өөрөө дэлгэцээ хайцгаад тэр хийж явах нь зөв юм уу? Яг ганц хүн дээр бол өөрийнх нь дэлгэцийг хийгээд явах зүгээр. Олон хүн дээр болохоор одоо өөрийнхөө явах байх. Яра олон хүн нэг сумынхан нэг тэр алтан ширэг их юм бид дараа алтан ширэг их юмээс нэг сумынхан нэг хүний юуг авчаад ингэж хийн ингэж тэрэн дээр тайлбарлаа бол яа гэм бол тэр нь арай ойлгомжтой болов гэж бодоод байна. Болно шүү дээ. Нэг доорын хүмүүс юм чинь. Тэр нэгийг нь аваад. Тэш тэр чи ядаж нэг компьютерын ч гэсэн янзлаад өгч байгаа гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ болно шүү. Гэхдээ сая би болгон чирийг сургалт хийхэд бол ерөнхийдөө нэг хүний яг програмыг ашиглаад явуулсан шүү. Яг нөгөө биелэн тоотой тэдний юм чинь амар дараа нь тааралтай ч гэсэн бүдгодоос бадаас бодуулах ч гэсэн зөрүү мөрөө гарахгүй яг биелэн тоотой учраас бид нар өөрснөө тоо бод хийж гэж зохиогоод хийдэг нөгөөдх нь зөрөө баах юм бол үүсдэг шээ. Биелэн тоон дээр хийгээд гэхдээ тэдний засахгүй яваа. Тэгээд хийсэлтэй сая болгондод яг хэлж хэлсэн. Тэг хүний нэг хүмүүс нэг энийг харуултаа тэрийг харуултаа гэж дургуйчгүй. За. Одоо яг микрод нээдэ. За яаж юм? Одоо тэгээд зэрэг яриад байна. Нет яаж вэ? Яаж болж гинэ үү? За бүгдээрээ ингэж ярьсаар нэг өрөөнд байгаа шиг байна уу? Гэхдээ яа энэ нөгөө митинг бид нар нөгөө лицензтэй хувилбар нь биш байхгүй юу? Нөгөө Google ашигладаг, Gmail ашигладаг усууд өгж байгаа л юу нэ. Яг лицензтэй тэр нөгөө гар мар өргөдөг, бичлэг хийдэг юу н дотроо байдаг байхгүй юу? Яг уу энэ нөгөө баг демо хувилбар гэсэн үг шүү дээ баг бидний ашиглаад байгаа чи. Арай нэг синхрон муутай юм уу гэж бодсон юм байна. Өглөөний бид нар нэг гурал хийдэг веб гэсэн үг зүгээр яг нэг өрөөнд байгаа юм шиг байна. Тэр бол маягтай тэрүүгээр орсон ч болохгүй ч байхгүй юм байна. Тэгээ веб-ийг бол хэдүүлээ бид юм чи хүмүүсийг их ашиглаж байгаа зүүн юм шиг гэж бодоод байна л та. Веб-ийг айгуул нөгөө тул чинь холбогдсоор байдаг аштай байх гэдэг цаг 2 цаг. Тэгээд зөөмиглэр ном мэдэр олон мэддэг бол зүгээр болохоор л гэж бодоод байна шүү дээ. 11 цагт би орох гэдэг шалтгаан одоо болохгүй нөгөө веб-ийг хатаж барьж байгаа тийм үгээр нь ороод ингээд уутраа үгээр явуулаад өөрөө нэг сургалт тооход албатай юм тийм тэг тараа албатай гэж хийх юм уу гэж бодоод тэгээд байгаа юм аахгүй. Тэгвэл 11 толцыг бодоод байна. За боллоо. Өөр асуулт ярих зүйл байхгүй бол ингээд өндөрлөх үү. Энэ гаачир удцсан баг те. Байгаа л юм шиг байна. Огт уурахгүй нэг одоо юу фанданы дүрс тавьчаал гээд. Огийн дээгүүрээ нэг амар цамц босоод явсан чи багтдаг нэг явсан. Үгүй наач нөгөө мэдээ шиг юу ажиж байгаа юм шүү гэж. Их ажиллахгүй юм шүү. Нээж авахгүй. Би сая мик хаага болохгүй байсан чи зөөмөр түрүү зөөмийг дуршаа байж ирсэн зөөм дээрээ мик хаацсан байлээ. Зүүм гээш тэ зөөм мөөм гээл тэгэл мөөм болгох ч байгаа энэгаа болоо тэгээд. Тэгээ зөөм дээрээ мик нээсэн чи зүгээр болчихлээ. Зөөм дээрээ мөкө нээсэн гэх гэдэг шижээ бараг гадна дотны үг хэлнэ аялга байлга ерэн жааха сонсож яаж хэлээрээ тэгээд. Пүүж
шиг нь хажууд сууж байгаа дэр нь үг нь орсон юм шиг. За баяртай. Сайхан амарцгаараа. Энэ хоол гарсан юм. Зөв сайн заа.